Баян 3 эдэн компани төлөөлөл найданд орж иж юм байна. Энэ хүү 3 талтын санаачлагаар 25 оны төсвөөр хийгдэж байгаа технологийн хөтөлбөрийн тендерийн дагуу манай компани энэ хөтөлбөрийг гүйцэтгэхээр болсон. Материалын ман бол манайх бэлдсэн, амбар саваа ингээд хийгдсэн. Нарны төл, инвертер, ноцоос аккумулятор бүгдийг нь бэлдсэн. Одоо гүйцэтгэлийн ажил дутуу цаг хугацааны асуудлаас болоод зохион ажиллагдсан. Одоо ингээд 3 сарын 17-нд ажил эхлээд явагдана. Ер нь нэг их удаа сарын хугацаар зарцуулаад. За хөдгийн бүтц гэдэг нь бол бороо орсон үед нь усны урсгал дээр хөдгийг сайрны урсгалаас гаргах зайлуулах зорилготой. Ажлын даалгавар дээр нь бол даалгавар өгсөн байгаа. Тэр нь болохоор кольцоогоо суулгаад дээр нь амбар тавих, нарны төл тавих тийм л юм байна. Ер нь хөдгийн амбарын тал дээр бол гадсан сөрмөйгээр хөлийн суулгаж байрлуулах 1 милийн төмрөөр гадаарлаад дунд нь 5 хөөсөөр завсарнайгаа дотоод нь уус ба хавтангаар доторлоод хийсэн байгаа. Хавар намартаа дотор нь байгаа нэг ус мотод сторын нь хөлдөж гацаад байхааргүй хэмжээний л бодож байгаа. Хөдгийн гүнээсээ шалтгаалаад тийм нэслэх хөдөгдөд төдөн кольцоос өөрлөлнө гэсэн цаанаас заалттай. Кольцоон бол Улаанбаатар хотоос дотоод ирсэн. 3 сарын 15-наас ажил эхлэн. Тэгээд 4 сарын 15-нд 9 хөдгийн ажил бүрэн дуусна гэсэн зорилготой байгаа. Жохрон тогт 3 хөдөг, Гавлуудад 2 хөдөг, Баянбагт 2 хөдөг, Номгонд 2 хөдөг. Ийм 9 хөдөг л байна.